За хоёр тусгаар тогтносон улсууд Орос болон Украин яагаад хоорондоо дайдаг? За өмнө нь шүү дээ хэд хэдэн шалтгаанууд байгаа. Хамгийн нэгдүгürt бол Украин улс НАТОд илсэн гэсэн. Харин Орос улс Украиныг НАТОд илсүүлэхгүй гэсэн. Яагаад гэхээр Оросын тусгаар тогтнолд занал хийлэл учруулнаа гэдэг үднэс эсэргүүцсэн байна. За харин хоёрдугаарт Кремийн булан авалт. Донбассын мөргөлдөө. За гуравдугаарт бол Оросын эзэрхийг бодлого. Орос бол Орос хэн чашин те зөвхөн ерөнхийлөгч нь Владимир Путин бол Украин улсыг түүхэндээ Орос улстай нэг толботой манай Орос улсын тусгаар тогтносон улс байх боломжгүй, Оросын нэг хэсэг байх ёстой гэдэг бодолтой үзэлтэй. Үүнээсээ бас үзсэн байгаа. За дөрөвдүгээрт нь бол Орос улс 2021 оны сүүлчээс ахуулаад хилэл орчимдоо цэргүүдийг байршуулж хэлсэн байна. Тэгээд 22 оны 2 сарын 24-нд дотолж хэлсэн байгаа Украин руу. За ерөнхийдөө бол үндсэн юм дөрвөн шалтгаантай. За үүнээс асуулт гарч ирнэ. НАТО гэж юу юм? НАТО. За НАТО би одоо ингэж тайлбарлахтаа хараад уншиж үзье. НАТО гэдэг нь бол North Atlantic Treaty Organization буюу Умард Атлантын гэрээний байгууллага юм байна. 1949 онд байгуулагдсан цэргийн эвсэл гэж байна. За энэхүү байгууллага нь гишүүн орнуудынхаа аюулгүй байдал хамтын хамгаалалтыг хангах зорилготой гэж байна. НАТОгийн гол зорилго бол хамтын батлан хамгаалах. Гишүүн орнуудын аль нэг нь халдлагад өртвөл бусд нь хамтран хамгаална гэж байна. Хоёрдугаарт нь олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, гишүүд хоорондоо цэрэг улс төрийн хамтын ажиллагаа өрнүүлдэг гэсэн байна. Тэгээд дэлхийн олон улсад инхийг сахиулах терроризмтэй тэмцэх ажиллагаанд оролцдог гэсэн ийм үндсэн зорилгоудтай байна. За НАТО болохоор нийтдээ 12 орноос бүрдэж байсан бол одоо 32 улс гишүүнээр илсэн байна. Үүнд Америкийн нэгдсэн улс, Их Британи, Франц, Герман зэрэг хүчирхэг орнууд багтдаг гэсэн байна. За тэгээд ийм л юм байна л да. Ерөнхийдөө одоо юу гэх юм те? Ерөнхийдөө нэг бүлэг эвсэл юм байна. Бүлэг эвсэл тэгээд нэг нэгээ хамгаалдаг. Хин нэг нь халдлагад өртөх юм бол тэр нэгээ бөөнөрөнд орж иж хамгаалдаг гэсэн ийм бүлэг эвсэл юм байна л да. За үүнд энэ эвсэлд Украин орё гэхэд Орос no гэсэн байна шүү дээ. За ийм. За хоёрдугаарт нь бас асуулт байгаа. Донбасс гэж юу юм? Кремийн халдлага гэж юу юм? За Крем нь хар тэнгисийн эрэгт байрлах томоохон хойг бөгөөд стратегийн хувьд маш чухал бүс нутаг юм аа. 1783 онд Оросын эзэнт гүрэн Кремийг эзэлсэн. 1954 онд зөвлөлтийн удирдагч Никита Хрушев Кремийг Украинд шилжүүлсэн гэж байна. 1991 онд зөвлөлт холбоотуулсан задарч Крем Украины бүрэлдэхүүнд үлдсэн гэж байна. За Кремийг Орос яагаад эзэлсэн юм бэ? Евромайданы хувьсгал 2014 онд Украинд Оростой ойр байсан ерөнхийлөгч Виктор Янукович огцорч барууныг баримтлсан шинэ засаглал гарч ирсэн. Үүний дараа Орос Кремт цэргээ оруулан ард нийтийн санал асуулга зохион байгуулж Кремийг өөрөө нутаг гэж зарласан гэж байна. Ерөнхийдөө маш амархнаар ойлгоход бол Крем бол хар тэнгисийн эрэгт байрладаг стратегийн маш чухал бүс нутаг. Энэ аль улсад маш хамгийн хэрэгтэй зүйл гэсэн үг байна шүү дээ. Тэгэнгүүт хамгийн анхандаа бол Орос улс Кремийг эзлэн авсан байна. Тэгэнгүүт дараа зөвлөлт холбоот улсын удирдагч Янукович гэдэг нөхөр Кремийг Украин руу шилжүүлсэн байна. За дараа нь Орос энэ ч угаасаа анхнаасаа манайх байсан юм а гэд Украинаас эзлээд түрэмгийлж авсан байна. За ердүүл юм. Одоо бол Оросын цэргийн бааз тэнд байдаг байх нь байна. За тэгээ дараагийнх нь Донбасс гэж юу юм те? Донбасс гэдэг нь бол ерөнхийдөө Донецк болон Луганск мужуудыг хамарсан бүс нутаг юм байна. Украины зүүн хэсэгт байрладаг юм байна л да. Тэгээд Орос хэлтэй хүн ам олонтой аж үйлдвэрийн төв. Донбасс нь Украины томоохон нүүрс олборлох болон аж үйлдвэрийн бүс юм аа гэж нь ерөөдөө хамгийн чухал зүйл бол нүүрс олборлдог бүс юм байна л да. Тэгэд бүхий л үйлдвэрлэл энд хөгжиж байрлаж байд юм байна. За тэгэнгүүт штэ 2014 онд Крем эзлэгдсэний дараа Донбасс дахь салан тусгаарлагчид бослог гаргасан гэж байна. Дотроосоо дайн гаргасан гэсэн. Энэ дотроосоо гарсан дайныг хэн санхүүжүүлсэн гэхээр Орос санхүүжүүлсэн. Цаад санаа нь Орос Донбассыг бас эзлэн түрэмгийлж авах санаатаагаар дотроос нь иргэдээс нь бослог гаргуулж байсан юм байна. Тэгээд 2014 онд энэ хэлсэн. Тэгээд 2014 оноос одоо хүртэл энэ дайн явагдсаар байгаа, үргэлжилсээр байгаа юм байна. Цаашдаа бол Крем болон Донбассыг Украин авах ямар ч боломж бололцоо нөхцөл бол байхгүй юм байна л да.
За дайны асуудал бол ерөнхийдөө үүссэн шалтгаанууд нь бол энэ цаашдаа дайн төгсгөө үгүй үргэлжилгүй гэдгийг бол хинж таахгүй тааварлашгүй. Тэгээ аль тал руугаа ер нь хэлбэж байгаа гэдгийг бол бичлэгийн төгсгөлд ярина. Одоо штэ Зеленский гэж хин ер нь яагаад ерөнхийлөгч болсон гэдэг талаар ярина да. Владимир Зеленский гэж ер нь хин юм бэ? Одоогийн ерөнхийлөгч Владимир Зеленский улс төрд орохоос өмнө жүжигчин хошин шогийн жүжигчин продюсер байсан. Тэрээр улс төрд ямар ч туршлагагүй байсан ч 2019 оны сонголт ялалт байгуулж Украиныг ерөнхийлөгч болсон. За энэ дээр штэ амар чухал зүйлийг хэлнэ. Жохон байж байгаад хэлье за. Зеленскийгийн өмнөх ажил мэргэжил бол хошин шогийн жүжигчин Квартал 95 нэртэй хошин урлагийн продакшн байгуулж олон жилийн турш Украины телевизэд хошин шоу хөтлсөн гэж байна. За жүжигчний мэргэжлэрийн хувьд Слуга народа ардын зарц гэх нэртэй телевизийн цувралд тоглож эгэлж жирийн иргэн гэнэт Украины ерөнхийлөгч болж буй тухай дүр бүтээсэн юм байна. За бизнес эрхлэгчийн хувьд болохоор Квартал 95 production нь шоу, кино нэвтрүүлэг, үйлдвэрлэдэг томоохон студи. Ерөнхийлөгч болсноос хойш ер нь бол энэ Квартал 95 гэдэг production бол улсдаа 95% тэргүүлэх том production болж өссөн, нэр хүнд нь өссөн, үйл ажиллагаа нь томорсон байгаа. За тэгээд яагаад ер нь ерөнхийлөгч болсон бэ гэдгийг ингэдэг шүү дээ. Украины ард иргэд улс төрийн авилга, эдийн засгийн асуудалтай тэмцэхийг хүсэж шин цэвэр улс төрчийг хайж байсан гэж байна. Слуга народа цуврал нь Зеленскийг олон нийтэд ард түмний хүн мэт харуулсан гэж байна. За түүний сонгуулийн кампанит ажил голчлон сошиал медиа дээр явагдаж залуучуудын дэмжлэгийг ихээр хүлээсэн. За тухайн үеийн ерөнхийлөгч Петр Порошенко олон нийтэд төдийлөн таалагдаагүй байсан гэж байна. За 2019 онд 73% санал авч ялалт байгуулсан. Ерөнхийлөгч босноос хойш тэрээр Оросын эсрэг хатуу байр суурь баримталж барууны орнуудтай харилцаагаа сайжруулсан. 2022 онд Оросын тавталгаа эхэлсний дараа тэрээр Киевт үлдэж ард иргэдэд удирдан олон улсаас тусламж гуйж маш ихээр нэр хүндтэй болсон гэж хэдийгээр тэрээр өмнө нь комедиан байсан ч улс төрд ороод томоохон сорилтуудтай нүүр тулсан гэж байна. За яг энэ дээр нэг бичлэг оруулчих гэж бодож байна. Зеленский ерөнхийлөгч болоод удаагүй байхад нь Путин шаардлага тавьсан байгаа. Донбасс дахь Орос иргэдийг битгий амийг нь хороогоод бай, хятад бай гэдэг ганцхан шаардлага тавьсан байгаа хгүй. Тэгсэн чинь тэрэн дээр бүр Зеленский маань бүр ингэж инээж ста аль үзэж өгч байна. Үнэхээр л юм үзээгүй жүжигчин жижигхэн хүүхэд юм да гэдгээ харуулж байгаа хгүй. Одоо харуул. Необходимо, конечно, продлить срок действия договора об особом статусе отдельных регионов Донбасса. И в конечном итоге придать этой норме постоянный характер, как это и предусмотрено. Түрүүн дайн аль тал руугаа хэлбэх вэ гэдэг талаар би сүүлд нь яриа гэдгсэн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө баг ингээд дайн зогсохоор боллоо доо, Украины ялагдахаар боллоо доо, санхүүжилтгүй болсон учраас Украины ялагдахаар боллоо доо гэж бодтол үгүй. Европын холбоо Украиныг хамгаалах зөвлөл гээд тусдаа юм жижигхэн зөвлөл байгуулчихсан. Бараг энэ зөвлөл байгуулж ийн гэдэг чинь бараг Украиныг НАТО өөрийнхөө нэг эвслийн нэг болгоод хүлээн зөвшөөрч байна гэсэн үг байхгүй шууд бас утгаараа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг байхгүй. Тийм болохоор ер нь бол дайн дуусахгүй. Тийм лээ. Дайн үргэлжлүүлсээр л байх болно. Дайн хизээ дуусахыг хинж тааварлашгүй. За бичлэгийнхаа төгсгөлийг ингээд тийчээ яг гоё нөхцөл боломж болцоо олдохгүй. Тэгээд дээрэс нь хилээ хатцсан чинь ярьж чаддгүй. Тэгэд ерөнхийдөө ингээд та нар харж байгаа зү тийм миний бичлэгээс миний ярьсан зүйлсээс дүн шинжилгээ хийсэн байх гэж бодож байна. Би бол ингэж хэлэх гээд байгаа. Жүжигчнээ сонгоод бай. Дуучнаа сонгоод бай. Бөхөө сонгоод бай. Тэ? Ямар ч мэдлэг боловсралгүй, туршлагагүй хүмүүсийг төрийнхөө толгойд залаад л бай. Эцэг хийн хожих уу? Хийн хохирох уу? Ард иргэд л хохирон заяа. Гэдгийг бүр Украины ард иргэд бүр биеэрээ цусаараа мэдэрж байна. Дэлхийд харуулж байна. Эндээс бас бид нар монголчууд бас туршлага судлах хэрэгтэй байхгүй юу? Үнэн үнэхэрийн гашуун үнэн бол энэ. Монгол бол ойрхон байгаа. Украин бол маш том гүрэн Орос улстай үзэлцээрч байгаа. Монгол бол маш ойрхон заяа. Хятадтай. Хятадч байна уу, Америкч байна уу, хаана байдгийг. Ямар ч л байсан Монгол бол Украин шиг ингэж үзэлцэж чадахгүй. Хитгэн хүн амтай. Тэгээд үзэлцэх насны хүмүүс нь хичнээн байгаа байлээ те. Хичнээн хүмүүс нь Солонгос руу гараад ажил хийж байгаа байлээ. Хичнээн хүмүүс нь Монголдо байгаа байлээ те. Тэгээд дээрэс нь энэ төрийн толгойд байгаа удирдлагууд чинь ерөнхий сайд чинь хотын дарга чинь ингээд иймэрхүү дайн байлтаа боллоо гэхэд гадны улсуудаас мөнгө төгрөг гуйгаа, зэр зэвсэг буу гуйгаа, цэрэг гуйгаа дайти байлтыг гэд явах
тийм сэтгэлтэй, чадвартай, чансаатай тийм хүмүүс бол биш заяа. Нэгдүгээр заяа биш. Хоёрдугаар нь штэ. Ард иргэд маань жоохон ухаантай байгаа чи, ухаалаг байгаа чи, судалгаатай байгаа чи. Тэгээ өмнөх юма сандаг байгаа чи, битгий заасны ой санамжтай байгаа чи гэж хэлэх гээд байгаа. Гуйх гээд байгаа. Одоо Украиний ерөнхийлөгч Зеленскийг харсан шүү дээ та нар. Ерөөсөө жүжигчин хүн ардын зарц гэдэг нэртэй шоунд тоглоод тэгэл иргэд нь энэ Зеленский бол ийм ард түмний хүү юм байна, ард түмний баатар юм байна гэдэг ойлголтыг авчихсан. Тэгээд дээрэс нь ард түмний ерөнхийлөгчдөө дургу байсан, авилга гээл хахуултаа бүр үнэхээр идэгдчихсэн байсан. Ард иргэд нь бүр энэ бүх зүйлсийг төвчөхгүй шинэ хүнийг хүлээж исэн. Гэтэ энэ маш олон зүйлс ингээд бөөгнөрцөн байсан дээр нь дөрөөлөөд ард түмний хүү гэдэг цол авчихсан нөхөр, жүжигчин нөхөр сонгуульд дэвшээд сошиаллаар маркетингээ явуулаад тэгэл ерөнхийлөгч болцсон. Тэгэл үр дүнгийн та нар харж байгаа үстэй. Одоо дайн иргэдэн бүр улсын иргэдэн бүр 2-3 үеэрээ хүйс тэмдрүүлж шít. Тим амар шít. Тим хэцүү шít. Одоо тэгэл та нар харалтаа нэрээ жоохон ухаантай байл та иргэдээ залуучуудаа хөшчүүдээ хүүхдүүдээ жоохон ухаантай байл та. Та нар яагаад жүжигчин хүмүүсийг, дуучин хүмүүсийг, телевизийн хөтлөгчийг, сэтгүүлчийг бүхийг улсын их хурлын гишүүн, сайд, дарга, хотын дарга юу гэдэг нь те? Тим юмны тамгын газрын дарга, тим юмны дарга, тим юм болгоод байдгийн. Жүжигчин гэхээрээ, дуучин гэхээрээ, сэтгүүлч гэхээрээ зүгээр л нэг сошиал орчинд танигдсан хүмүүс гэхээрээ те жоохон нэг зөв юм хийсэн гэл ганцхан юм дээр дөрөөлөл гараад ирсэн хүнийг яагаад дарга болгоод дээш нь гаргаад байт юм бэ? Тэд нар чинь тэгээд эцээ яаж ийн? Зүгээр л улсынхаа мөнгийг идэж ууж шít. Одоо би нэг бичлэг оруулсан шүү дээ. Яг тэрэн дээр хэлсэнчлэн энэ хүмүүс чинь юу хийж ийн? Ерөөсөө л яаж ард иргэдийн халааснаас мөнгө гаргах уу? Яаж өөрсдийнхөө халаасанд орох мөнгийг ард иргэдээс гаргуулах уу гэдэг юм аа л бодож шít. Одоо нөгөө 76 чинь 72 ч байлоо хийж байлаа. 126 болсон. 70 дахтаа бүр арай гайгүйсэн заяа. Одоо тэгсэн чинь 126 болсон чинь бүр тийм чимний татвар гэж зүгээр хотод хөдөөний дугаартай машин 48 цагаас дээш байх юм бол байсан хоног тутамдаа 5,000 төгрөг төлж өшиг. Юу гэсэн үг юм? Хуцаа даач эх орныхоо хотод байж шít. Эх орныхоо хотод зүгээр л байж болтгүй юм уу? Тэ? Баян онгорын хүн Улаанбаатар хотод 7 хоног зүгээр байж болтгүй юм уу? Арай л даварцсан тий. Тийм бахт яах вэ? Баян онгорын хүн баян онгортой байх ёстой юм уу? Улаанбаатарт 7 хоног байхын төлөө 100,000 төгрөг өгөхтэй юм уу? Улсад лайл энэ өстө нэр. Би нэр үнхээр гайхаж байгаа. Дээрээс нь тэгш сонгоогоор явуулна ч гэх шиг. Хүмүүсийн зорчих хэрхийг хязгаарладаг хин. Тэгээ ийм л энэ жишээ ярихад бол ийм л энэ улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг хин ч хэлсэн билээ нэг үг гэдэг шүү дээ. Би бол улс төр сонирхдаггүй бүр түээж боддогчгүй байсан заяа. Тэгтэл ингээд ийм яриа сууж ин гэхээр үнэхээр улс төр надаар оролдоод байгаа байхгүй юу. Би өөрийгөө бол оролдуулмаар байна. Би угаасаа өөрийгөө оролдуулах тул. За тэгээд бичлэг маань дуусталцсанд маш их баярлалаа. Таалагдсан бол лайк дараад subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.